За сайн уу? Сайн гэдэг чи мэдж байгаа. За part 2 бичлэг оруулах гээд байж байна. Үүн дээр би өөрийгөө хэрхэн олох вэ гэдэг талаар оруулнаа гэж өмнөх бичлэг дээр ярьсан. Тэгээд хүмүүс гайхаж байгаа. Энгийн хүмүүс гайхаж байгаа. Энэ одоо ямар мэдрэл муутай юм яриад байна. Энэ одоо ямар тэнэг хүүхэн бэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ яг үнэхээр гэд над шиг өөрийгөө блоклоод, өөрийгөө хаагаад гэд цаашаа яваа болчихсон. Яг нэг цаг хугацаан дээр гацчихсан. Яахаа мэдэхгүй ингээд гацаанд ороод зогсчихсан байгаа хүмүүс бол намайг ойлгох бах. Энэ бичлэгийг манд үзээд урам зориг аваасаа гэсэн үднэс би энэ бичлэгийг оруулж байгаа. Зориг гараад өөрийнхөө тухай яриад энэ бичлэгийг оруулж байгаа. Тэгэхээр та нар маань subscribe дараарай. Тэгэхээр хамгийн ихний алхам бол YouTube чимээгүй суу. Бүх цэглэн хэрэгслээ унтраад, бүх цэглэн хэрэгслээс холдоод, сошиал медиа, бүх харилцаа холбоогоо хэсэгхэн зур унтраа. 10 минут, 20 минут, 30 минут садаж байвал бүхэл өдөржин чадаж байвал бүхэл шүнжин байсан ч болно. Хамгийн гол нь чи ганцаараа өөртөө л яар. Чи ганцаархнаа л бай. Чи өөртөө л ажил. Яг гэвэл чи өөрийгөө олох ажилд гарсан учраас чи ганцаараа л байх хэрэгтэй. Тэгээд бод чи яг юу хүсэж байна? Чи яг юунд дуртай юм? Чи яг юунд дургүй юм? Чи яг одоогийн нөхцөл байдлаар чи юуг мэдэрч байна? Гэд бод. Тэгээд бичих хэрэгтэй. Энэ бүх зүйлсээ бичих хэрэгтэй. Бодол бичиг хоёр нэгт холбоотой. Биелүүлдэг. Бичиг бол үнэхээр гайхалтай. ертөнцид өгж байгаа чиний мессеж бол цаасан дээр бичиж байгаа чиний бичиг. Энийг санаад авчаарай. Гэсэн үгнээс хэллээ. Бас нэг асуулт орох гэж байна. Чи юунаас айдаг вэ? Айдас төгшүүрээ олж мэдэх хэрэгтэй шүү. Өнгөрснөө хар. Юу чамайг бүтээсэн? Яг одоогийн нөхцөл байдалд юу чамайг хүргэж ирсэн? Тэрийг бодох хэрэгтэй. Өнгөрсөндөө чи ер нь ямар хүн байсан? Чи хүүхэд байхдаа юунд дуртай байсан? Чи хүүхэд байхдаа юу хүсэж мөрөөдөж бодож хэмүүлдэг байсан? Тэрийг бодох хэрэгтэй. Ямар үед яг чи өөрөөрөө байж чаддаг байсан? Ямар үед чи хин нэгнийг даган дуурайх биш, хин нэгэнд таалагдах гэж биш, зөвхөн өөртөө таалагдах гэж, зөвхөн өөрийнхөө би гэдгийг бүтээж амьдардаг байсан. Тэрийгэ бодож олох хэрэгтэй. Тэрийгэ бас бич. Тэгээд яг одоо бод. Одоо чамд ямар байна? Одоо чи яах ёстой юм? Альва шинэ хоббитой болох хэрэгтэй. Шинэ зүйлийг туршиж мэдэрч судлах хэрэгтэй. Буруу замаар орсон ч болно шүү дээ. Нэг удаадаа чиний зам биш байна, энэ чинь болохгүй юм байна гэдгийг мэдрэх хэрэгтэй. Өөрийнхөө хүсэл сонирхлыг илрүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй, бас туршлага хэрэгтэй. Туршлага олж авч ийн. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи төгс биш. Чи сул талтай. Гэхдээ өөрийгөө ойлгож эхлэх үед чи өөрийнхөө сул талуудыг давуу тал болгож хувиргаж чаддаг бол. Гайхалтай байна уу? Хүн бүр амьдралдаа ямар нэг зүйлийг бүтээх гэж ирдэг. Ямар нэг зүйлийг бүтээгээд явдаг. Энэ бол туйлын үнэ. Энэ юу ч хэлгээд байгаа юм гэхээр дараагийн бичлэг дээр яг энэ жишээнүүдийг оруулна. Амьдрах богино хугацаанд маш том зүйлийг хийгээд хүн төрөлхтний дунд маш том мессежийг үлдээгээд дэлхийг өөрчлөөд явсан олон хүмүүс байгаа. Залуугаараач тэр амьдралынхаа туршид тэр явсан хүмүүсийн бодит жишээнүүдийг би дараагийн бичлэгээр оруулна. Саба дараад дараагийн бичлэгийг хүлээгээрэй. Баярлалаа.